Hi guys, өнөөдрийн хамшигхээр Тайландд 40,000 төгрөгөөр ямар хөө хаал идэж болохыг харцгаая. Тэгээд би сая яг гараад 40,000 төгрөг буюу 341 баатад ерөнхийдөө идэх юмнууд авсан байгаа. Тэгээд би яг саяхан Тайландд одоо амьдрахаар ирсэн байгаа байна. Тэгээд таадтай бас тийм мэдээ хүргэнгээ яг 40,000 төгрөг нь идэж үзэх гэдэг байна. За тэгээ шууд идэл чийдөө. Тэгээд Тайландд одоо бол 36 градустай байх шиг байна өнөөдрийн байдлаар. Яа, би хамгийн ихэнд авсан юм маань болонгод Тайландын хамгийн popular 7-Eleven байдаг цай. Энэ lime soda гэж ойлгосон. Тэгээд энэ бол хамгийн амттай гэж байлээ. Тэгээд энийг хэвлээ ер нь уунгаа бусад юмудаа иднэ. Юу яг хамаагүй янзтай байна. За хамгийн ихэнд идэх юм маань бол ийм хаал байна. За манайхаар бол омлет авсан байгаа. Би бол яг удаанд тэгээ өндгөнд бол амар дуртай. Эний идэх байсан хамсаж идэх үзцгээ. Тэгээ энэ нь олонгод ойролцоогоор одоо нөгөө бичгийн ойлгохгүй байна. Хий гэж байгаа юм байсан чинь. Тэгээ 45 баат хэрэг чинь 5-6 мянган төгрөгийн хаал юм. Баатны үнээс өсчихжээ. Өмнө чинь намайг ихэд 80 маягтай байлаа. Чи одоо болонгод нэг баат 115 төгрөг байна. Зя тэгээд ингээд хоол маань энэ харагдаж байна. 45,000 төгрөг ихэд бол энэ бол айтайхан юм байна. Манай CV-ээр шиг л харагдаж байна. Рамт нь дотроо shrimpтэй байна. Shrimpтэй байна. Яа, галаа нэг shrimp юм чи үзчихтэй. Тэртэй мэн тэгээд айгүй тэгвэл хамттай юм. Арга энийг идээд амьдраад гэж байна. Энэ одоо ч юм биш үү? Энийг юу таа зөв нэгнээс авч идэх юм зүгээр. За дараа нэг жоох снэк маягийн хатаас нь заашиг авсан. Энийг бас хүмүүс аягүй хэлдэг. Энэ юм аягүй popular юм. Тэгээд ёо шууд нөгөө нэг юу лаацсан засаад байдаг шүү дээ. Тэр шиг үнэс чинь guys. Би нэг тийм өөс идэж байгаа шиг санагдав. Гамт байхгүй. Тэсэр нэг тэмцэнэрч юм шиг. Ямар ч гэсэн энэ олонгод 1000 төгрөгийн снэк байна. 10 бат гэж 1000 төгрөгийн снэк. Би бол Монгол 1000 төгрөгийн снэк авч идчихсэн. Энэ бол идэл ахаа. Тийм ямар ч тийм янз бүрийн амт байхгүй тийм гоё юм байна. Энэ гоё юм. Зя би тэгээ өссөн байсан бол бас жоохон юм авчиж. Тэгээ 40,000-аас иймэрхүү их юм аа гэж төсөөлсөнгүй. За дараагийн амтхан бол өсөөд өөрөө зарлцсан байдаг юм тест. Ерөөсөө даунсинг гэх та тэгээд яг Тайланд өөрийнхөө соусаар хийсэн юм. Монгол матан болсноос ялгаад байна. Чиглэлэг юм байна. Нэг чиглэл. Би бас нэг юм чүртэй мэдхгүй байна. Аюул санагддаг. Энэ жоо хятад маяг. За. Сэнтэлтэй. За дараагийн зүйл маань болонгод Тайландд ирсэн хүмүүс 7-Eleven-ээс дандаа авч иддэг юм хамгийн классик. Энийг бараг
Тайландд ирсэн хүн болон авч идчихсэн байгаа юм. Ингээд сэндвич хийгээд тэгээ 7-Eleven доторх нэг нь яг ингээд гоё хайрж өгөл майси юм шиг гэдэг мангар тоглоо. Тэгээд бүгд юм. Энэ чиз болон хайм нь үнэхээр гоё амттай. Ягаад юм гоё амттай вэ? Энэ нь яг хамгийн класс. Хэрвээ Тайландд ирэх бол энийг заавал өөр сүнсээр ингээд энэ бас энэ зүйл бохоо. Ер нь жоо хамгийн цагаан гарсан гэдэг юм. За дараагийн болгонгод ийм Тайланд өндөн снэк юм уу юу гэдэг нь яасан халуун ногоод уурсан өндөг бичмэл байсан. Яа. Энэ нь гайгүйсэн бас нэг 2000 төгрөг мөрөгөөсөн баг. Тэгээд энэ снэк юм уу хоол юм уу гэдгийг нь мэдэхгүй байна. Явсан гоё л хат. Энийг идэх. Би бас жоо хурдан идэхгүй болохгүй байна. За ганцхан гар. Хурдан идэхгүй болохгүй юм. Яг л яг нөө барьж байгаа газрынхаа паблик пул дээр нэг ирээд суудсан юм идээд байгаа. Тэгээ яг энэ юм идэж болдог болохгүй юм аа. Сайн мэдэхгүй байна. Тэгээ дээрээс нь миний камера юу нэг энэ амар хадаад юм унтраад байна. Тэгээ одоо бас хадаад унтрах магадгүй болохоос яг гомдох хурдан бичлэгүүдээ хийх гэж хичээгээд. Энэ бол ер нь ингээд мар сүүлийн хоол. Тэгээд бас цаана снэкнууд байна. Гэтэ энэ бас сүүлийн хоол шүү дээ. За хараа. Энэ нь ингээд гапро Тайланд хийж байгаа бас хамгийн дөрөв турших хоолнуудын нэг паттай бас тааштай. Тэгээд гапро бол анахаар бодотоор гэдэг бодотоор дотор нь Тайланд бодотоор тэгээд дотлаа харах. Энэ бол нэр яг харагдаж байгаас амар халуун болдог шүү. Тэгэд яг энэ шрифтэж авч болно эсвэл одоо үхрийн махтаж авч болно, бортэж авч болох юм лээ. За энэ нь болгонгод би үхрийн махтаг авсан байгаа. Тэгээ энэ бас айгүй дэжгүй амттай. Энэ юу нь Тайланд дээр бас класс код юм. Тэгээ энэ нэг ойролцоогоор энэ нь бол миний авсан хоолноос хамгийн үнэтэй байсан. 9000 төгрөг болчих юм уу. Тэгээ энэ бол 9000 гэхэд бас дэвчүү мансивгүй авсан спорт нэг юм шиг таа. Айгүй том соёлтой нэг Тайландд аялж байгаа хүмүүс ч бас заавал орж үзэх хэрэгтэй. Тэгээд хамгийн ихний контент болохоос 7-Eleven нэр хийж байна. Тэгээд айгүй энэ мөр хамгийн гоё юм. Тэний идэл халуун одоолохоор тусахгүй идэл тавьчих. Йоо, одоо хэдэн градус вэ? Одоо 33 градус таа. 33. Яг энэ халуун мөстэй моох шиг санаж байхгүй л. За дараагийн болгоод Тайландын классик юмнуудын нэг гисэн. За энэ болгоод 7-Eleven дотроос зардаг. Матум бооцох хол юм уу те одоо бас бооц юм да. Тэгээд одоо миний харж байгаа энийг бас яг ийм юмд дөрж идэх юм. Одоо энэ бодвол нөгөө нэг загсны тос үлээ. Нөгөө хоолндоо хольж идээд тэр нь юм шиг байна. Тэгээд энийг ингээд энэ дээрээс асуучих. Энэ дотроо хийж. За энэ дотроо хийж.
дээ. Яа ингэ. Харж байгаа одоо ингэ сайхан хойгоод амын таглаж хэсрээд юу. За. За энийг авсан. Оо. Энэ соус нь амар ашиг юм. Тийм. Ашиг юм шүү дээ. Тэгээд одоо энэ чинь тийм заасахгүй ширхэг гэдэг юм нь тийм далайн бүтээгдэхүүн юм. Энэ нь сонир юм аа. Ядгүй яа. Нэг ч бол зүгээр яг нэг дугаас ийм газар ирсэн юм байгаа. Юм болгоны нэг юм зүгээр байна. За ийм Thailand snack авсан байгаа. За энэ нь бас суухан амттай тэгээд энэ нь бас энийг хүмүүс авч иддэг гэдэг жишээ. Тэгээд Монголын Thailand-д өөрсдөд нь одоо тийм нэг үндэсний тийм барт Москва барт. Тэрнээр нойролцож одоо энэ бас дажгүй гэж магадгүй. Юу энэ бүр амар юм. Москвад ч хэрэг үү шүү дээ. Москвад ч хэрэг яг смути шиг болсон нэгснээ гадна кекс байна. Энэ амар гоё. Thailand гэж бол энэ бүтээгдэхүүнийг бол би бол үнэхээр санагдаж байна. Энэ хөнгөр гоё. Саний isa хамтгуудаас энэ нь бол яг бэст. За өнөөдөр хамгийн сүүлийн энэ бас Thailand-ийн брэнд одоо яг үндэсний снэкнуудын нэг юм байна. Тэгээд энэ одоо яг удааны юм шүү. Бас үнэ нэг би нас асуугаагүй. Тэгээд өөрөө би яг орчуулъя гэдэг бас энэ зав маш өстэй утастай ашиглах болчиход байна. Анхны шавьчлан дээр бас хэвчээ хийчих гэдэг юм удаа тийм боллоо. За тэгээд имид шууд идэх. Энэ нь бол нэг матча затчаатай юм шиг байна. Гадна. Тэгээд батлан нөгөө будааны юм байгаад чинь энийг яг юу гэдэг юм бэ? Яартынсан. Өмнө нь бол гэж. Гэтэ бас нэг хөөрхөн дамбоолын гэдэг юм шиг байсан. За энэ яг Японд дээр байдаг, Монголд дээр байдаг. Яг юу гэдэг юм бэ? За энэ ямар ч байсан гоё юм. За тэгээд энэ үйл юм аа үзэж аваад баярлалаа. Тэгээд энэ хамгийн сүүлийн авсан юм байна. Тэгээд энэ бичлэгээр юу нэг хаана ирсэн байгаагаар та хэвээ тэгээд энэ бичлэгийг хийж байгаа. Тэгээд ер нь өдөртмийнхаа диджитал подкаст хай нэг бичлэг оруулж ирж бодсон байгаад юм оруулаад авах байснаас бас арай бий авах гэж бодод. Тэгээд guys тэгээд хай сонирхолтой зүйлээр бичиж байгаа. Тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая. Тэгээд өөр апдейт зүйлээр шууд комент турших зүйлээр комент ирж байгаа. За тэгээд TV чи би дараагийн бичлэгээр туршаа биз.